2011 оны Beatles Music нэвтрүүлгийн клип болонгаар хамгийн анхны зарчим болох одоо манай авьяастай өхөн маань ирсэн байгаа. Үзэгчдийн өөрийгөө танилцуулаач. Баярлалаа. Намайг Эрдэнэт Анандр гэдэг би Хөгжим мужийн коллежийн 7 бие анги цагтай. За манай Beatles Music нэвтрүүлэгт ер нь өмнө нь орж исэн тий? Орж исэн. Ээлэн авлахаараа орж исэн. За манай нэвтрүүлэгт ямар уран бүтээлтэй ирвэ? Би засны бүжигдуудтайгаар ирсэн байгаа. Оо нэрээ чамд шинэ жилийн мэндийг хүргэх юм болсон юм шүү дээ. Баярлалаа. Таяр чигсэн шинэ жилийн мэнд хүргэе. Муудаж хэвчээдтэй болсон шинэ жилийн мэнд хүргье. За баярлалаа. 2010 онд ямар уран бүтээлээр ажилласан бэ? Би 2010 онд шинэ оны хүсэл мөн засны бүжигдуугаа хийсэн байгаа. Тэгээд бас Арс руу бас яаж ирсэн байгаа. Фестивал явсан уу? Яас амжилт гаргасан уу? Дуугаараа цамтай бас бүжгээрээ цамтай ирсэн. За баяр хүргэе. Баярлалаа. За анаа зэрэг ер нь өчтөр шинэ жилээ яаж гаргасан бэ? Өчтөр шинэ жилээ гэр бүлийн дагаа мөн найз нөхдөд байхгүй гаргасан байгаа. За чи үзэгчдтэй шинэ жилийн мэндийг хүргээд нэг гоё дуу ч юм уу бүжиг ч юм уу хийгээд үзүүлээч. За би таны нэвтрүүлэгт авчирсан засны бүжигдууныхаа тактикийг болж үзүүлье. Засаар тоглоно тий засан өвгөнтэй бүжиглээ. Затран бүжигнаж цалигийн хинээдтэй эргэлдээ. За дөнгөж сая анууд маань үзэж та бүхэнд шинэ жилийн мэндчилгээ хүргэлээ. Үзэж та бүхэн таалагдсан байх гэдэг итгэлтэй байна. За манай нэвтрүүлгийн ерөнхий тэтгэгч Альфа мотор цаас чамд шинэ жилийн мэндийг хүргэж энэ билгийг гардуулъя. За цаашдын уран бүтээл өндөр амжилт хүсье. Баярлалаа. Таарын ч гэсэн цаашдын уран бүтээлчдийн өндөр амжилт хүсье. За баярлалаа.
Beatles Music нэвтрүүлгийн дараагийн зочин бол Алтуур хамтын юм аа. Сайн байна уу та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Тэгээ Алтуур хамтлаг маань бас манай өмнөх нэвтрүүлэгт оролцож байсан. Тэгээд баярын дугаараар дахиад оролцож байна. Тэгээд сүүлийн үед 2010 онд ямар уран бүтээл гаргав? Бид нэр Даранбаатар ахыхаа зохиож өгсөн амжилт дөрөн шинэ жил гэдэг уран бүтээл гаргасан. Нэр чингүү айдсан бэ? Чингүн гэртээ завгүй тэгээ өнөөдөр хийж чадсангүй. Тэгээд ер нь шинэ оноо та дөрөв ер нь яаж гаргасан бэ? Дөрвөлээ гаргасан уу эсвэл тусдаа гаргасан уу? Тусдаа өөрийнхөө дотны хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэсэн. Тэгэхээр тэмдэж хэмжээгүй те. За ер нь бол 2011 онд одоо ямар шинэ уран бүтээл хийх гэж байна? Ер нь төлөвлөж байгаа уран бүтээл байна уу? Байгаа бид нар одоо дискийнхаа баярыг бас хийж амжааг байгаа. Энэ тоглолт мөнгөтэй. Тэгээ бид нар одоо үзэгчтэй хандаа те. Бид нар DVD-ийнхаа баярыг хийх гэж байгаа шүү. Ирээрээ л. За бид манаас мэдээ болонгаар бас очиж магадгүй. Мэдээ болонгаар ер нь гаргана. За та гурав дөнгөж сая шинэ уран бүтээл гаргасан гэж ярьлаа. Тэгвэл энэ дуугаа үзэгчдүүдэд шинэ жилийн баярын бэлгээд бадгийн чим дуулаач. Угтах шинэ жилийн баяртай өнөөдөр үчингит гойхондоо цэцэг шиг жаахан би чин цангих дугайлан өрөөгөө. За баярлаа. За үзэгчдээ одоо манай Алтуур хамтлаг маань та бүхэнд бэлэг барьж энэ дуугаа сайхан дуулж өглөө. Баярлалаа та бүхэнд. Мөн манай нэвтрүүлгийн ерөнхий вентдэгч Альфа Моторсоос Алтуур хамтлагтаа энэ бэлгийг өгч байна. За бас битэрийн зүгээр шинэ жилийн мэндийг хүргэж байгаа шүү. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн шинэ жилийн мэнд хүргэе. За баярлалаа. Цаашдаач шинэ уран бүтээл гаргахаараа манай Beatles Music нэвтрүүлэгт дахин оролцоорой. Тэгнэ. Үргэлж та бүхэнтэй хамт шүү. За баярлалаа. За тэгвэл бүгдээрээ Алтуур хамтлагийн авчирсан шинэ дууны клипийг хамтдаа үзцгээе.